Мөнхийн эзний нинжин сайхан сэтгэл. Мөнхийн эзэнд талархах түн. Учир нь гэвэл тэр энэрэнгүй нинжин сэтгэлтэй. Хувиршгүй үнэнч хайр нь үеийн үед үргэлжилнэ. Мөнхийн эзний бүтээсэн агуу их үйлсийг хэн тоож чадах вэ? Магтаал талархлыг хэн түүнд хангалттай өргөж чадах вэ? Түүний тогтоож өгсөн шудраг ёсыг хэрэгжүүлэн үнэнч шудраг үйлсийг үргэлж хийдэг хүн л ерөөлтэй. Мөнхийн эзэн минь өөрийнхөө хүмүүст та нааштай сайхан хандахдаа намайг бас санаарай. Өстөн дайснаас нь та тэднийг салгаж өгөхдөө намайг бас оролцуулаарай. Тэгвэл би таны сонгосон хүмүүсийн өөдлөн дэвжихийг үзэж таны ард түмний баяр хөөргийг хуваалцсан өв хөрөнгөтэй болсон ард түмэнтэй хамт таныхаа нэрийг би магтан алдаршуулах болно. Өвөг дээдэс маань болон өөрсдөө бид ч гэсэн их гэм хийсэн. Гэмт үйлс хорон муу явдлыг үе олноор нь бид үйлдэж хийдэг байсан. Эцэг өвгөд маань Египет нутагт байхдаа таны бүтээсэн гайхамшигыг харсан хэрнээ тоосонгүй. Хувиршгүй үнэнч хайртай нь хязгааргүй ихийг сансангүй. Харин ч зэгсэн тэнгисийн хажууд ирээд байхдаа бүхний дээд түүнийхээ өдөөс эсэргүүцсэн босцгоосон. Гэвч тэр агуу их хүч чадлаа харуулахын тулд бас хүү алдар нэрээ ботсон учраас л аврал авчирч өгсөн. Ингээд тэр тэнгисийн усанд тушаал буулган хуурай газар гаргаад хээр цөлийн дундуур дагуулan явах мэт замчлан гүн тэнгисийн ёроолоор тэднийгээ явуулан гаргасан. Хүү тэр Израильчуудыг өстөн дайсных нь гараас салгаж өгсөн болой. Атаатных нь хүч чадлаас чөлөөлж өгсөн болой. Араас нь мөрдөж буй өстөн дайсны сэргүүдийг тэнгисийн ус ирээд хамж авахаар нөмөрөхөд тэдний дотроос нэгэн ч амьд гарч чадсангүй. Тэр үед л тэд ертөнцийн эзнийхээ хэлсэн үгэнд үнэмшин магтаалын дугаа түүнд өргөн барьсан болоо. Гэвч удаж төдөлгүй тэд бүтээсэн тэр гайхамшигыг нь таг мартаж орхисон. Заавар зөвлгөөг нь тэд эрен хайхаа болсон. Зүл газарт байхдаа тэд идэх юмд шунаж, ээрэм цүл байхдаа ертөнцийн эзнээс хорив. Гуйсан юмыг нь тэдэнд ертөнцийн эзэн өгөхдөө хөнөөл сүрэл авчирсан. Тахал өвчнийг ирүүлсэн. Хот айлын ирчүүд мөшөөхэд атаархаж эхлэх мөнхийн эзний ариун хүн Ааронд жөтөөрхөж эхлэхэд нь хөрс дэлхий амаа ангаан Датаны өрхийг залгисан. Авирамын хань хамсаатнуудыг ангалдаа оруулаад хаасан. Хань хамсаатан бүгдийг нь гал төмөрцүүлмэн хорон муу тэднийг галын дүл хугалсан. Хөрөй боолн бахта тэд туглан бурхан хийгээд зутгамал тэр бурхнаа өргөмжлөн хүндэлж эхэлсэн. Өвсөн тэжээлт амтан үхрийн дүрсээр тэд ертөнцийн эзнийхээ агуу их яруу алдрыг сольсон. ертөнцийн эзнээ тэд мартаж Египтийн газар нутаг дээр агуу их үйл явдлыг хийж бүтээж байсан. Аврагч түүнийгээ мартаж хамын нутаг орн гайхамшигт үйл бүтээн зэгсэн тэнгисийн дэргэд сүрлэг их үйл явдлыг харуулж байсан түүнийгээ бүр умартаж байсан. Тийм болохоор түүний сонгож авсан зарц мөшөөх нь байгаагүй бол тэдний өмнөр ороод ертөнцийн эзний өмнө зогсон. Устгаж ханхаар шийдсэн уур хилэнгээ татхыг нь түүнээс гуугаагүй бол ертөнцийн эзэн Израильчуудыг бүр мөсөн устгах байсан. Ингээд тэр Израильчууд нь сэтгэл таатаа сайхан нутаг орныг нь голохдоо амлсан үгэнд нь хэр зэрэг итгэхгүй болохоо харуулсан. Майхан суудсандаа тэд суусан хിവэрэ үглэцгэн мөнхийн эзний хэлсэн үгийг огт дагалгүй өнгөрсөн. Тиймээс мөнхийн эзэн баруун гараа өргөн байж андгаа тангараг тавихдаа хээр цөлд тэднийг хүүлээд үр сад хүүхдүүдийг нь үндэстэн олны дунд цацаж улс орон болгоно тараан суулгана гэлээ. Улмаар тэр Израильчууд нь хөөрийн Баал бурхантай өөрсдийгөө холбон байж үхмэл бурханд өргөсөн. Өргөл тахилын хоол унднаас идэж ууж байсан. Хийсэн үйлээрээ тэд мөнхийн эзний уур хилэнг инхүү бадраасан учраас гамшигт өвчин дахал тэдний дунд тархсан. Тэгтэн тэдний дундаас Пинхас гарч ирээд гэмт этгээдүүдийг тэр дорн хөнөн устгасан учраас гамшигт өвчин дахал нь газар авахаа болсон. Үнээс нь болоод Пинхасыг ертөнцийн эзэн өөрөө үеийн үед үрд мөнх гэмгүүд тооцсон билээ. Улмаар тэр Израильчууд нь Мерибахын усан дээр байхдаа мөнхийн эзний уур хилэнг дахин хөдөлгөж эхэлсэн. Тэр явдлаас болоод ертөнцийн эзний өмнө мөшөөх хүртэл гимхийн түүнээс шийтгэл авсан. Учир нь тэр хүмүүс мөшөөхийн сэтгэл зүрхэнд гомдол бухимдал төрүүлж үнээс нь болоод тэр үгээ бодлогогүй хэлсэн. Хянаа нутагт тэд орсон хойнооч гисэн мөнхийн эзний тушаасан дагуу харийн оршин суугчдыг хөнөөх ёстой байдлаа хөнөөн устгалгүй өнгөрсөн. Харин ч тэд өөр үндэстнүүдтэй холилдоод үйлдэж хийдэг бүхнийг нь өөрийн болгож сурцгаасан. Бурхан шүтэнүүдийг нь тэд шүтэн биширч явахдаа өдөрч унах нүхээ өөрсдөө тэнхүү уцгаасан. Охид хөвгүүдээ хороогоо муу ёрын сүнсийг төлөөлсөн. Бурхан шүтэнд өргөсөн. Гэмгүү үрсийнхээ цусыг хянаа нутгийн бурхтад тэд өргөл болгон бариад хөвгүүд охидынхаа цусыг асгаруулan урсгахад нь газар нутг нь хүртэл хүний цусаар бузардсан. Иймэрхүү үйлээрээ тэд өөрсдөө бузарлан үйлдсэн бүх зүйлээрээ ертөнцийн эзнээс урвахтаа садар самууныг агуулсан янхан мэт аашилсан. Тэгтэн мөнхийн эзэн ард түмэндээ хилэгнэж өв хөрөнгөн болсон өөрийнхөө хүмүүсийг тинхүү жигшин зэвүүчж голсон. Мөнхийн эзэн тэднийг харийнхны гарт өгөхөд үзэн ядагч этгээдүүд нь тэднийг захирах болсон.
Өстөн дайснууд нь тэнхүү тэднийг нухчин дарлаж гартаа оруулан дарангуйлав. ертөнцийн эзэн тэднийг удаа дараа авран чөлөөлж өгсөн боловч өөрсдийнхөө зорилгыг тэд өмнөө тавин дээдлэхдээ өөдөөс нь эсрүүцсэн босч үйлцэн гэмээсээ болоод улам доошлдог байсан. Гэвч мөнхийн эзэн тэдний уйлах дууг сонсоод уй гашуу зовлонг нь анхааран хардаг байсан. Мөнхийн эзэн тогтоож өгсөн гэрээгээ тэднийг бодоод л сонссон. Хувиршгүй үнэнч хайрн хязгааргүй болохоор л зөөлрсөн. Улмаар олзож аваад атгсан харин тэр үндэстнүүдэд нь өрөвдөг сэтгэл төрүүлсэн. Мөнхийн эзэн ертөнцийн эзэн минь биднийгээ таавраач. Улс үндэстнүүдийн дотроос биднийгээ цуглуулan гаргаад өөртөө эргүүлэн аваач. Тийхүү бид ариун нэрийг тань талархан магтах болно. Яруу алдрыг тань өргөн мандуулах болно. Энэхүү ботын төгсгөл үг. Мөнхийн эзэн Израильчуудын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзнийг үеийн үед магтцгаа. Энэ үг бат орших болтугай хэмээн бүх ард түмэн хэлэх болтугай. Мөнхийн эзнийг магтцгаа.